Та subscribe дарж сувга захиалаарай. Мөн хонхон дээр дарснаар дараагийн шинэ бичлэг ороход танд мэдэгдэх болно. Чихэна. Өхлийн нулимс буюу өөгийн хараал. Усан нүдтэй, цусан зүрхтэй хэдэн тэр бум хүний дотор ёр бусын эд шидтэй цөөнгүй төрдөг. Энэ ч утгаараа Монголд нэгэн ёр бусын хүүхэд төрсөн гэдэг. Манжийн дарлалыг зайлуулахаас хэдхэн жилийн өмнө гэхээр 1900-аад оны үе юм уу да. Их хүрээний баруун хүрээ орчимд байсан шургаахан хашаануудын эхэнд 8 хантай гэртээ чинэлэг байрын айл бол Манжийн амбаны газар орчуулагч түшмэлийн ажилтай Балдан Гомбих байлаа. Тэрээр олон жил ханилсан эхнэр Осормаага үр хүүхэд гаргахгүй улмаас төрхөмд нь буцаан хэдэн мал тасдаж өгчээ. Тэгээд үрийн зулаа өнөрлөхийн тулд залуухан эхнэртэй болохоор шийдсэн байх. Тэгээд л манер гадуур эхнэр болчхоор охид хүүхнүүдийг шиншээж явж лдээ. Гандангийн хүрд дор эхнэр хувцастай залуухан эмэгтэйтэй тааралдаад зүрхэн зогсчих шиг болжээ. Тэр үнэхээр хацар гоо юм байжээ. Гэхдээ хувцас хунар эдлэл хэрэглэлээс нь ажиглахад ядуу даржин байдал нүдэнд нь илт мэдрэгдэж байлаа. Манерч араасан сэмхэн дагсаар гэр орныг нь мэдж авчээ. Тэрээр амрын газар зарлаг хийдэг түндэв гихч долдоо эрд сайх хүүхний тухай бүхнийг олж мэдэх даалгавар өгөөд хөлсөнд нь тойгон юмбүү нэгийг өгчээ. Түндэв гихч нь энд тэндгүй явж хов жив цуглуулахад их ээхэн гаршсан нэгэн бөгөөд энэ даалгаврыг амжилттай гүйцэтгэжээ. Хүүхний нэрийг Бадам гих агаад 19 настай ажээ. Заян хүрээнд төрж өссөн түүнийг хойд хязгаарыг сахин суусан жамц гихч цэрэгээр халагдаж нутаг буцахдаа гэргийгэ болгон аваад дөнгөж 2 сар болж байгааг. Сайх жамц нь тодорхой эрхэлсэн ажилгүй улмаас царав гэдэг зайран бөөгийн хар бор ажлыг хийж өгөн амин зуулга аргацааж байгаа гэдгийг мэджээ. Энэ бүхнийг сонсож суусан Балдан Гомбо залуу эхнэрийг түндвэр дуудулж хүүхэнч тэр үеийн хүмүүсийн хүлцэнгүй ноомор зангаар хэнээгч мэдэхгүй түндвийн хөдөлгөөн мороор явж очиж отго жинстэй малгай дугтуулсан өвгжөөр ноёныг хараад мэхэсхийн яслагт нь Балдан Гомбо зүгээр дээшээ гэсөө гэж хэлээд л идэ будаа болж баян тансаг орчинд толгой нэргэд байсан хүүхэнд за би лам багшаасаа хань болох бүсгүйг асуусан чинь чамаг гэж заалаа. Чи хөө миний тогооны хүн болох уу гэж асуухад бүсгүй дороо дугаар би эр нөхөртэй эхнэр хүн шүт гэж Балдан Гомбо чамайг эхнэр ус хувцастай агч нь харж л байна. Чи надад хүү төрүүлж өгөөд насан туршдаа элбэг хангалуун байж бээжин орж их юм үзэн шүү гэдэл панаалтаж гарсан юм баг. Тэгээд л хариугийнч сонсолгүй орон дээр дарж унан өмдөйг нь шовт татаад хумыг нийлүүлэн ужид цэнгэл уйлджээ. Балдан Гомбын шалхгар гүзээг илж хөвтсөн залуу хүүхэн хөрөнгө хогшилтын шунан дорхноол зангаа хувирган би тэгэд нөхрөөсөө яаж салах юм бэ гэж асууч. Тэгэхт нь Балдан Гомбо би зохицуулна гэд энэд алдан хэлжээ. Жамцыг оройхон хэрд гэртээ орж ирэхэд эхнэр нь байсангүй. Ийш тийшээгээ явж дээ гэж бодоод хүлээсэн авч хонуултаар ирсэнгүй. Өглөө босоод хав орийнхоо айлуудаас асуудал хэнэг нь амбарны газар зарлаг хийдэг түндэв гихч хазгараар хөдөлгөөн морьтой ирээд явсан шүү дээ гэжээ. Ингээд л эхнэрээ сургалан жамц амбаны газар хурч очоод түндвийг заамдан авч эхнэрээ нэгчилдэ. Шөрмөстэй эрийн гарт үхэхээс айсан түндэв болсон явдлыг нэгэнгүй өчөв. Тэрээр хэн нэгнээс морийг нь гуйж унаад давхиж хүртэл эхнэр нь гигэн цагаан өдрөөр хөгшин тайжийн өвөрт согтуур нь таралзаж хэвтжээ. Их дуу чимээ гарган гэрт орж ирсэн нөхөртөө номхон доороо гэгдэж байсан Бадам би энэ хүнтэй дэр нэгтгсэн. Гавжламт нь намайг энэ хүний гэргий болох хувьтай хүн гэж таалсан гэж цэцэн цэлмэг аргагүй нь хэлж гайхшруулж.
Галзууртлаа уурсаж бухимдсан Балдан гомбыг ташуураараа толгой төрөөгүй нүдж хаячихад яваад өгч. Манжин амны газрын орчуулагч түшмөлийг зодсон Жамцыг тэр шөнө нь гэртээ шал согтуу хэвтэгт нь барьж хар гэрт хоржээ. Түүнд Балдан гомбыг зодсон. Дээр нь хэлс хэрэгүүд тохож 3 сар шахам тарчлахсаар дөнгөж амьтай голтой байхад нь гэрт нь аваачиж хаяж. Энэ үеэр түүнийг зарцалж байсан царав зайран гэрт нь орж иржээ. Дөнгөж аим голтой байсан Жамцыг царав зайран "Би чамайг хөл дээр чинь босгоно. Гэхдээ Жамц үгүй зайрантай минь. Би үхмээр байна. Тэр мө үлэгч нь намайг ийм болголоо. Та зүгээр л өшөөг минь авч өг" хэмээн хоолоо зангируулан хэлжээ. Царав зайран хэсэг бодол хийснэ. "Чи нулимсаа нэгэн бортгонд хийгээд надад өг." Гэхдээ Жамц яаж ч хичээгээд нулимсаа гаргаж чадсангүй. Зайран түүнд "Гарахгүй байх тусмаа сайн. Хэдий чинээ зовж гаргана, төдий чинээ сайн" гэж хэлжээ. Жамц бүхий л зовлонго бас уур бухимдлаа дотроо бодож яг л тесрэхэд бэлэн болоод байлаа. Энэ үеэр царав зайран бөөлж эхэлжээ. Удаач үгүй хилэн бадарсан Жамцын нүднээс нулимс нь үерийн ус шиг л цутгаж эхлэв. Энэ агшинд царав зайран жижигхэн зис бортог гаргаж ирээд нулимснаас нь тосч аваад бүглэж орхижээ. Тэгснэ. "За, Жамц минь. Чи хааштай үхэн? Би өшөөгч нь хангалттай сайн авч өгнө" гэж хэлэхэд цонхгор царайд нь ялимгүй инээмсэглэл тодроод амьсгал хураач. Энэ хоорондуур бадан бүсгүй Балдан гомб тайжийн гэргий болцоход хоргой торгон думбаж цэнгэлийн дээдийг эдлэж байлаа. Балдан гомб тайжтан бугын зуулт буцалгаж уучгаад л шинэхэн ихнэрээ жирэмслүүлэхээр орондоо орно. Жамцыг үгснээс хойш 49 хоног дээр нь царав зайран бөөлж байснаа мөнөөхөн нулимстай бортхыг дээшээ цацаад ухаан алдаж унаж. Балдан гомбын шинэ ихнэр бадан бүсгүй хүл хүнд болсноор энэ айлын баян барлаг бүгдээрээ л хөөр баяр болцгож байв. Ингээд 9 сарын дараа бадам бүсгүй амарчиж хүү төрүүлжээ. Тэнхээ мэдэн орилох хүүгээ хараад хөлн газар хүрэхгүй шахан баярлаж ламбагшаа хүүдээ нэр өгүүлэхээр залж. Ламбагшт нь ном судар эргүүлж үтснэ. Царай нь ховскийгээд чимээгүй болчихжээ. Тэгснэ. "Наад хүүхдийнхээ нулимсыг гаргаж болохгүй. Тэгвэл хэн нэгэн үхэн" гэжээ. Балдан гомбч дуу алдаж гайхад нь "Уг нь сүүл өмхүүлээд цааш нь харуулчих хэрэгтэй юм" гэж хэлээд гарсан аж. Балдан гомбо амин ганц зүрэ хөнөөх зүрх зориг үнэндээ байсангүй. Тэр ямар ч байсан хүүгээс нулимс гаргахгүй байхаар шийдэж. Иймээс их нь бараг л уйлвуу үгүй юу хүүхүүлнэ. Хүүгээ хүрэх үед нь их нь гэн алдснаар уйлуулж орхичээ. Яах ихийн зургүй хүүгийн нүднээс нулимс бүнжгөнөхөд их нь татвагнан унаж хөдлөхөө болов. Тэрээр маш хурдан амьсгал хураажээ. Энэ агшинт хүү эцэг рүүгээ харан уйлахад Балдан гомб айсандаа ханан дөлгөөстэй сэлмээ сугтаатан толгоог нь тас цавчсан байна. Хүүгээ хөнөөсөн Балдан гомб эли балаа амтан гэрээс гарan ламбагш руугаа гүйжээ. Ламтанд очоод ээрч муурсан амтан болсон явдлыг өгөөлөв. Ламтан "Би тийм болно гэдгийг хэлж байсан шүү дээ. Бөөгийн талын айхтар хүчтэй хүн хорсол шингэсэн үхтлийн нулимсаар хараал хийсэн байна. Чи амьд гарснаа наацтай. Одоо хоёулаа очие" гэд гэр рүү дагуулад явжээ. Очиход гэрт орсон бүх хүмүүс үхсэн байлаа. Харин хүүгийн нулимс газар дээр нь хатаж халтарцсан нь үхэл холцныг гэрчилж байв. Ингээд л хойдохыг нь уншиж оршуулсан гэдгээ. Харин энэ бүхнээс сэтгэлийн цочирдолд орсон Балдан гомб тайж галзууран явган нүцгэн гүйж яваад өндөр хогон дээр гарч золбин ногтод бариулан амиа алдснаар энэ түүх төгссөн гэдэг. Энэ тухайд хүрээний ламнар Балдан гомб амжиж хүүг хөнөөгөөгүй бол илүү олон хүн амиа алдах байсан гэж ярьдаг байв. Уг хараалыг хийсэн царав зайрн нь эд шидтэйгээрээ тухайн үедээ гайхагдж байсан нэгэн бөгөөд 1913 онд гамингуудыг харааж хөнөөгөөд буудуулж өгсөн гэдгээ.
Хүүн гэрээслийг зөрчснөөс Тэнгэрийн оронд эцгийнх нь нойр хүрэхгүй байна. Өвгөн ламзав өөд болов. Өвгөн эмч нь өөд болох нь бараг зөв шүү дээ. Гэхдээ өөд болоод өөдөлсөнгүй. Ягд гэвэл нас барахынхаа өмнө отхон хүү дээ. Намайг үхсний дараа шарлийг минь битгий Христүүд шиг оршуулаарай. Би тэнгэр язгууртай монгол хүн. Ил задгаа эртний ёсоор оршуул. 3 цагаан хүзүүтэй хар тас баруун урд зүгээс ирээд миний цогцыг авч одох юм гэжээ. Тэр үед хүү жаавал гэж байж. Гэсэн ч отгийн тэргүүн шиг оожин сахалтай өвгөнийг орчлон орхих тэр агшнаас түүний юу ярьж ямар захиас үлдээснийг бүгдээрээ мартаж орхижээ. Олны жишгийг дагаж мань өвгөнийг хамгийн ойрхон байдаг оршуулгын газар таваачин чулуун дээр нэрийг нь сийлээд бунхалж орхисон аж. Буянтай хүн гэдэг өөр байх юм. Өөд болоход нь бүхий л сайн сайхны шинж тэмдэг мэдрэгдэв гэж ярилцж байв. Гэтэл өвгөнийг өөд болсноос хойш 49 хоногч өнгөрөөгүй байтал өвгөний шарил хөндөгдөж толгой дээр нь босгосон чулуу бот үсэрч бунхалж цэнтэлсэн хавтан нь хэдэн хэсэг болчихж. Шарлийг хийж болсон нүгч хов хоосон байна гэлцэх болвоо. Мэдээж энэ үг үр хүүхдэд нь эхэлж хүрчээ. Тэгэхдээ эмзэг хүндүр газрыг өвтгөн хорсгож байсан тодорхой. Ламзав өвгөний отхон хүү цэрэн дэлгч тэр үеэс л эцгийнхээ өөд болохоос өмнө юу захиж байсныг санаж эхлэв. Намайг монгол хүн шиг ил задгаа оршуул гэсэн үг түүний толгойд эргэлзэж чихнээс нь аймаг шиг зүгдэж байваа. Түгээр зогсохгүй зүүдэнд нь байн орно. Тэгэхдээ хөөмн чи намайг яагаад мэхлэв? Миний сүүлчийн хүслийг биелүүлж өвгсийн газар амьгүй болсон цогцыг минь аваачаад ил задгаа оршуулж болох л байсан. Эцэг нь ингэж уйлнаа. Сүүлдээ цэрэн дэлэг зүүдэлсэн үнэн хоёрынхоо алийг нь ялгах байв. Нойр хоолндооч дургүйцэж мэдэгдэхүйц турж зүс царай алдаж эхлэв. Ааш занан жилтэд өөрчлөгдөж юуны өмнө л би үхээд өгье гэж эхнэр хүүхэдтэй хэлнэ. Үнэхээр ч үхчихэж магадгүй харагдах тул гэрийнхэн нь түүний үгийг дэмий чихний хажуугаар өнгөрөхгүй болгоомжтой ханднаа. Ялангуяа эхнэр нь цэрэн дэлхийг тагнаж байв. Эмэгтэй хүн болсон хойно өөрийнх нь хийсэн хоолноос ам хөрөхгүй юм бол буруу хараад хэвтчихэд байгаа нөхрөө өөр бүсгүйтэй болсон байж магадгүй гэж сэжиглэж заримдаа дагна. Ажил дээр нь очиж дотны найз даваатай нь уулзаж ямар байдалтайг нь асуужээ. Даваа. Цэрэн дэлхийг сүүлийн үед их л өөр болсон. Талигач эцгээс хойш гашуудж гуниглаад тэгж байгаа юм баг гэж бодсон. Гэтэл бараг түүнээс хойш жил болж байхад цэрэн дэлхийн зан ааш ер өөрчлөгдсөнгүй. Тийм тайлагддаггүй үе гашуу гэж баймааргүй юм гэж ярьжээ. Тайлагддаггүй үе гашуу гэсэн үгнээс эхнэр нь санаа авч. Мэдээж лам дээр очиж л дээ. Үхсэн хүнийг өшөрхөж муулж магталтай биш. Тэр ламын хэлснээр ламзав гуан сүмс хүний орчлон үхэгсдийн лагер хоёрын дунд завсартаж орхисон гэн. Тиймээс төрлөө олохгүй төөрч бодолж байгаа юм байх. Уг нь ламзавгойд хорогдож тачаасан юм хүний хорвоод үгүй яачи. Түүгэрч зогсохгүй амьдтай хийсэн сайн үйлийнх нь үр бэлэвсэрч магадгүй түүнээс сүнс хоёрч төрөл олох боломжтой байж. Гэтэл отхон хүү цэрэн дэлгэн сүүлийн хүслийг нь биелүүлээгүй учраас Тэнгэрийн оронд түүний сүнс амьрлаж амгалан нойрсож чадахгүй байгаа нь тэр ажээ. Төрсөн хүн байтугай өстөн дайсан ч гэсэн үхэх хүний сүүлчийн хүслийг биелүүлдэг нь ийм учиртай гинлээ. Үхсэн хүн ажиллаа хийгээд явж байна. Мөрдөн байцаагч гялалцтал тусалсан урт түрийтэй гутлынхаа хоншоорыг зэрвс ширтэн нилээд омогдуу байдлаар алцаан зогсож байна. Түүний уртхантай нэгэн шарил байна. Шарилч гэжтэй. Цэмтэлж орхисон авс дотор жинхэнэ шарил байгаа юу? Үгүй юу гэдгийг харж байж л хэлэх учиртай. Энэ бол социализмын хувьсгалд сонор сэрэмжээр чихэндээ эмэг хийчихсэн цаг үе байлаа. Тийм цаг үед талигач болчихсон түүхийн эдийн нэрв дожог амьдараа байна. Тэнд гүйж явсан, энд тийм хүнтэй мэндэлсэн,
тэр байтугай хөдөөний нэг агентлагийнхаас очиж зурмын арьс тушааж гэрээгээ биелүүлээгүй учраас урдчилж авсан барааг нэгсэн гээд нас барсан мөртлөө амьдтаа хийж гүйцээгүй ажлаа хийж амжуулж яваагаар түүнийг ярина. Энэ яриан явсаар мэдээжэр түүнийг нас бараад чөтгөр болсон гэсэн цуурхалд ямар ч хөдөлгөөнгүй авч очиж байгаа юм. Тэгээд л нах яамны хилцсийн ажилтан мөрдөн байцаагч Яган Жавыг талигачийн түүхийн эдийн нэрв Дожогийн сүнстэй хөөцөлдүүлэхээр үүрэг өгчээ. Дожо нэрв амьдтаа танил тал өргөнтэй ажил амжуулахын оронд төрсөн юм шиг л гяс манс нэгэн байж. Эхнэр нь хүртэл түүнийг төрийн төлөө огтон боож өгөх гихчээр чи над хинхэг зангаа бол гэж өглөн. Энэ байдлаас болж Дожо нэрв долгор хэмээх бүсгүйгээс салж байсан түүхч бийгэн. Ажлын төлөө төрсөн хүн гэж Дожог л хэлдэг байсан бол үхэхтэйж бас ажлын төлөө хിവэр байдаг байна шүү. Яган Жав дэслэгч Дожо нэрвийг амьдаар нь харсан. Ярилцсан гих хүмүүс болон зурмын арьсны төлөвлөгөөг тасалдуулсан агент нартай уулзаж байцаалт авав. Хүмүүсийн дунд Дожо нэрвийн үг хэл үйлдэл бүхнийг өнгөтөр ярих нь холгүй байсан мөнөө хүмүүс би хийм харсан юм шиг зүүдэлсэн ч юм уу мэдэхгүй. Талигачтай адилхан хүн л байсан байх гэх мэтээр мэлцэн. Цуурхлыг нам дарахад энэ нь хангалттай биш тул Яган Жав байцаагч цуурхал тараагчдыг дагуулan талигч Дожогийн шарил дээр ирээд байгаа нь инэ. Цэрэн Жавын Дожо 1928-аас 1976 гэсэн бичээсийг нөгөө хагархаа хингэрэг шиг ирчүүлд үзүүлж уншуулan. Та нар үүнд итгэхгүй байгаа юм уу? Тэгвэл энэ шарилыг өөрснөө ухаж гаргаад үз. Хайрцаг авсандаа шарил нь байгаа хүн яахлаараа та нартай уулзаж явдаг юм. Дожо нэрвтэй уулзахыг үнэхээр хүсэж байгаа бол хүсснийг хүзүнд чинь хүргээд биелүүлээд өгье. Яган Жав ингэж хэлвэ. Зүгээр санаандгүй шахан байж байтал ийм үг эрхэм байцаагчийн амнаас унчихч. Харин энэ үгийг сонсоод шарилын дэргэд өөцөлтөн зогссон нөгөө гэмтнүүд үсэн зарс хийж айн цочжээ. Байцаагч тэдний байдлыг мэдээд улам цаашлуулж энэ хурц жотог авцгаа. Шарилыг гарга. Авс дотор шарил байхгүй бол би та нарыг буруугүй тооцъё гэжээ. Цуу яриа тараасан хэрэгт орооцолдсон хэдж айсандаа жижирч салган угарч байв. Яган Жавт тэдний нарчаагүй байдал нь зугаатай санагдсан тул ноомхон гүйцдэг гэж ирээд л тэднийг аль хэдийн хоригдол ялтан болчихсон аятай командлаа. Төдөлгүй Дожо нэрвийн шарилын таг нэгдэж тэсхийн аргагүй үнэртэй хий угаарын үнэр хүмүүсийн хамрыг салгаад хайчих шахав. Тэгэхдээ социализмын дайсан замын саад тодгоруудыг гисгэх гэсэн Яган Жавын хамар тэмбүүрсэн ч тасарч унахгүй учиртай ажээ. Шарилын хайрцаг дотор харлаж ястайгаа зууралдсан балчиг шавар шиг болсон махан бод. Ургаж үжирсэн үс хумс зэрэг нь үнэхээр аимшигын кино шиг санагдаж байна. Гэхдээ тэр үед аимшигын кино гэж байсан ч биш. Зөвлөлтийн шолмос гэдэг хувьсгалжсан ядуурлыг рекламдсан утгатай өнгөцгөн киног хүмүүс үзээд зүүдэлж хоол нойрноос гарч байсан төдийхөн. Ийм л цаг үе болохоор талигачийн тамтаг болсон цогцыг хараад цуурхагчид бүгдээрээ ухаан алдан унжээ. Социализмын төмөр цэрэг тулдаал Яган Жав ганцаар босоо байв. Энэ бүхнийг нэгэн аймгийн тагнуулын газрын архивд шашныг сурталчилж ард олныг мухруулсан үйлдэлийг тасн зогсоов гэж тэмдэглэсэн байдаг гэжээ. Тэрхүү шарилын газар байсан хүмүүсээс хэн ч өндөр насалсангүй. Ганц 2 жилийн дараа өөд болцоожээ. Яган Жав дэслэгч хүртэл шүүт. Үүнийг шашны хэлээр үхэрийн бузар гэх бол шинжлэх ухаан хүлэмжийн хийтэй ойролцоо хорт бодис ялгарах тохиолдол гэж үзсэн нь бий ажээ. Шөнийн 2 цагийн үед хөдөө аж ахуйн их сургуулийн төгсөх курсын хэсэг оюутан зайсан толгой дээр гарч шөнийн Улаанбаатарыг харсан шиг шар ариг ууж наргихаар шийджээ. Тэднийг дээшээ өгсөх үед зайсан толгойд олны хөл бүрэн татраагүй бололтой. Энд тэнд ганц 2 хүн сууж байгаа нь харагдсан байна. Оюутнууд энийж хөгжин урд шатаар аажуухан өгсөөр
дунд хэрдэн явж байтал гэнэт нохой өрөвдөлтөөгөр гаслах чимээ нам гүмийг эрдэн сонсогдсон гэж. Хэнийхэн хүн нохой задаад нөгөөх нь зугтаах гэж байдгаараа оролдож байна уу гэмээр байв. Малын эмчи мэрэгчлэр төгсөж буй охид хөвгүүд энэ дуг сонсоод учиргүй сүржигнэж. Ямар амтэн нохой томлоод байгаа юм бол гэлцэн дуу гарч буй зүг рүү шатны хажуугийн налуу руу өнгөйхэд хоёр залуу нэг хүнийг толгой төрөөгүй өшиглэж байгаа нь харагдсан бөгөөд харин хүн орилохгүй нохоо гаслах чимээ сонсогдсон байжээ. Сэтгэл нь хөөрсөн оюутан залуус түүнийг хараад согтуу хүмүүс нэгийг зодож алах гэж байх шиг байна. Очид салгая гэсэн боловч огтон дөвгшөөгөөд явуулсангүй. Тэрч байтугай тас суглаж аваад дээшөө гисэн байна. Нохой гаслах чимээ чихэнд чиир болон сонсогдсоор хоцорсон байна. Гэвч хэсэг хугацааны дараа нам гүн болсон бөгөөд огцом шатаар ширүүхэн өгсөн оюутнууд амархаар сууцгаажээ. Гэтэл энэ үед тэдний өгсөж явсан шатан дээрээс нэг нохой бөксөөж хэрэн гараад ирсэн гэж. Кенет гарч ирсэн тэр амтныг хараад сочсон оюутнууд хол яв, жов хэмээн хий далайн хөөсөн боловч хөдөлсөнгүй. Тэгтэл солонгоо хэмээх охин байдгаараа орлон буцъя бууя гэж дэвхцээд бусдынхаа зүрхийг авах шахсан байна. Охин айсандаа бараг л ухаан алдах төхөж барьж явсан тортой зүйлээ газар унгаж талаар нэг цацсан тул найзууд нь тэр үед нөгөө нохойг анзаарсангүй. Нохой ч гэнэт гарч ирсэн шиг алга болчихжээ. Охин ялимгүй тайвширсан хойно тэр нохой цээжин биеэрээ цус болсон цагаан костюм өмсчихсэн юм шиг харагдсан. Хэмээн шивнэн өгүүлээд тэр яг түрүүн доор зодуулж байсан хүн байна лээ. Цөмөрөө бошоохон буцъя. Над руу ямар амар нүдээр харсан гэж сана гэсэн боловч бусд нь гайхарсангүй. Ингээд охиныг жаал тайвшруулж байгаад нэг пив задлан дээш матсаар зайсан толгоон орой дээр гараад ирсэн байна. Тэгэд зөвлөлтийн дайчдын хөшөөний хажууд сууж нээслэл хотын зүгээс анивэлцах төг төмөн гэрлийг харан төрөөчийн эвгүй сэтгэлдлийг мартагнаж байтал хөшөөний араас нэг хүн чив чимээгүй суйтын гарч иржээ. Оюутнууд юун хүмбэ гэлцэн шивнэлцснэ нэг нь танд цаг байхгүй биз? Хэмээн шалтгаан гаргаж асуувал сүйдийсэн хүн чив чимээгүй доошоо навтан суугаад даруй газар өнхрөн хөрвөөгöd мөлхөөд эхэлсэн гэж. Энэ үед нөгөө солонгоо охин байдгаараа балмагдан хайж бусдыгаа орхиод цор ганцаараа шат уруудан гүйчихсэн байна. Хөвгүүд нь баг зэрэг халамцуу байсан учраас хөшөөний өмнөх шатан дээр өнхрөн хөрвөх харс үүдрлүүд үхэж очоод алсаагуурынхаа гэрлийг тусгамагцаа дуу алдан хойшоо ухарчээ. Гантэг шалан дээгүүр түрүүхэн үзэгдээд алга болсон урт хар нохой бөксөө чирэн урагшаа мөлхөн зүтгэж байсан агаад цус болсон цамц костюмны тасархаа биеэс нь урагдаж зулгарн тасарч байх шиг байв. Галзуурсан нохойтой таарлаа гэж бодсон оюутнууд тэр дороо шуугилдан бууж иржээ. Тэгээд энэ хачин явдлыг оюутнуудад ярихад хэд хэдэн хүүхэд сүүлийн үед зайсан толгой чүн төлөөс хойш янз бүрийн хачин зүйлс үзэгдэх болсон гин билээ. Хоёрдугаар курсын оюутнууд зайсангийн дээр сууж байтал нүцгэн хүүхэн гарч ирээд гинэтхэн хар шуу болоод нисчихсэн гинлээ. Хэмээн ам нийлэн зөвшөөрч байв. Оюутнуудын яриаг зайсангийн доор шорлог хийж зардаг хүмүүс хүртэл үгүйсгэхгүй байсан бөгөөд нэг удаа тэмээ буйлах дуу холдож ойрцоор амраагаагүй тухай ярьж байсан гэж. Зайсан толгой үг нь энэ хотын хамгийн нам жим амар амгалан газрын нэгэнд тооцогддог билээ. Гэвч дээр хүмүүсийн яриа үнэн бол тазганы овоо шиг элдвийн зүйл оргонсон газар болсон бололт. Үнэн худлыг хэм мэдлээ. Одоо болоо битүү үйлчилгээний газар болсон шүү дээ. Чихэна. 20 жилийн өмнө Төв аймгийн нэгэн суманд нутаглаж байсан Доноров гэх айлын халтар нохооны тухай үл ойлгогдом яриа гарсан нь олон жилийн турш ам дамжин яригцаар өнөө хүрсэн аж. Доноров хэмээх айл баруун аймаг руу нүүхдээ буурн дээр нохоогоо хаяад явсан юмсан чи. Тэр үед нутгийнх нь хүмүүс нохоогоо ядаж ачаад явахгүй. Хаяад нүүдгэн ч юу билээ.
Хөөх янтан хар бүрэн дээгүүрээ тойрч гаслаад л байна гэж өрөвдөн ярилцаж байж. Халтар нохой гэрийнхээ бууран дээр 2 хоног гаслан гангинаж эргэлцээр сүүлдээ нам болоод цагиргалан хэвтээд өгсөн ажээ. Ойр хавтан байсан айлын хүмүүс нохойг өрөвдөн урвуулж авахаар угаадас цийдэм аваачиж өгсөн боловч ам хүрсэнгүй. Баян хэмээх хөвгөрчсөн залуу олсоор оосрлон гэрийнхээ гадаа аваачиж уях гэсэн боловч өөдөөс нь ярдаглан архираад гар хөлийг нь уржих шахжээ. Түүнээс хойш халтар нохой хэвтсэн газараасаа босох ч үгүй. Хүмүүсийн дөхүүлж өгсөн угаацсанд хошуугаач хүргэлгүй яс 8 хоног бууран дээрээ хэвтсэн аж. Ойр хамын хүүхдүүд түүнийг үгчгсэн юм болов уу хэмээн өдөртөө нэг гүйн очиж байсан ч нүд ам нь хөдлөн амьд хэвтэж байдаг байв. Тэр байтугай 12 хоногийн дараа жамбал гэгчээр очиж үзээд нохооны ам бүх юм аа. Хүн бол ус ундгүй ингэж олон хонсон бол аль эрт нүд анчих байсан байлгүй. Харин энэ халтар нохой амьтны ам бүх гэдгийг ёстой нэг харуулж байна. Хэмээн бахархаж байсан аж. 14 хоног өнгөрсөн хойно сандаг хэмээх анчин санаан зовон донорвын бууран дээр очиж үзээд халтар нохойны нүдэнд гөлгөнөн хөдөлж байхыг харамгацаа гэртээ гүйн ирж. Тэр муу амьтныг хар халуун зовоож үйлийг нь үзээд явах. Зовлонгоос нь салгаад өгчих. Хэмээн бууга аван гарах гэсэн боловч ихнэр нь нохоо алах муу гэсэн. Хэдэн нялх хүүхдээ бод. Хэмээн буутай чарга уцалтаад буудуулсангүй. Энэ өдрөөс хойш халтар нохойг хүү хай хүн гих олдгоо болсон бөгөөд 18 хоногийн дараа хоосон буурны ойролцоо тоглож байсан хүүхдүүд очиж үзвэл нүд ам хөдлөхөө болоод хөшчихсэн байжээ. Тиймээс халтар нохой үгчгсэн юм биш үү хэмээн шагшаан шууган болсон гэж. Гэвч цуны халуунд малхгүй эдээ цагаатай зууралдаж түүрцсэн хүмүүс халтар нохой үгсэн эсхийг үзэх гэж явсангүй. Харин маргааш өглөө хоосон бууран дээр хэвтэж байсан халтар нохой оргүй алга болсон байхыг анзаарцгааж нохойн сэгийг хэнэг нь холдуулж хайв уу яав гэлцэж байснаа. Нохойд хүрсэн хүн байхгүй болохыг мэдээд олон хоног хэвтсний эцэст босоод явчихж тий. Аль ийм болгон цагиргалж хэвтэх билээ. Эрх биш. Амьтаа юм болохоор төвчээр нь бараг давиз гэлцээд өнгөрсөн байна. Хэнч халтар нохойг үгсэн гэж бодсонгүй. Гэвч тэр өдрөөс хойш бараг хагас сар өнгөрсөн ч бууран дээрээ 18 хоног цагиргалж хэвтсэн халтар нохой хаанч үзэгдсэнгүй. Харин хөгшөд голтой хүмүүс уг нь амьд байгаа бол харагдхал учиртай. Айгүй бол нүүсэн гэрийнхээ хойноос зам шиншлээд явчихсан байх. Нохой ч их ухаантай амтэн шүү. Хэмээн аяг цай уух зур ярилцаад л өнгөрнө. Эйхүү тэр хавийнхан халтар нохойг бараг мартах төхөж байтал мэгэл өглөө хаанаас ч юм гараад ирчихсэн хогийн жалга даган жингэрийн нохоттой хамт шогшиж яваа харагджээ. Хүмүүс ч энэ нөгөө донорвын халтар нохой мөн байх шивт. Хаагур тэнэж аваад хүрээд ирэх нь энэ. Бүр үсээ хаяад өнгө зүс орж голийтл таргалчихж. Хэний хаяанд хэвтэж байгаад ирсэн юм бол хэмээн гайхац гарсан байна. Халтар нохой гэрийнхээ буурыг мартаагүй бололт. Гүйн ирж шиншлэн хошууга үлийлгэж хэсэг уйлснаа орооны нохтын араас шогшин отсон ажээ. Тэр үед сумын золбин нохтын тоо сумын хүн амын тооноос бараг давчхаад байсан тул дарган захирамж гаргаж нэг нохооны арьс өөрийн гараар шовд татаж авчирсан хүнийг 50 төгрөгөөр шагнах зар тараасан гэж. Сумын төвд ажилгүй хэрнээ арх уух дуртай. Шил архины төлөө юу ч хийхээс хийхгүй ирчүүд олон байсан болохоор дор бүрнээ 10 нохой алж бөөмөг халааслаад нэжгэр найр хийхээр шийдэн хэр чинээгээр зэвсэглээд нохойн авд мордоцгоож. Буута нэг нь бууга мөрөвчилж, буугийн нэг нь бүдүүхэн модоор зэвсэглэн тарж одоцгоосон байна. Тэгэд золбин нохтыг хаа тарсан газараа хяаруулж, сүүлдээ нөгөөдүүл нь тал руу гарч зогтсон тул нохооны ан чонын ан шиг болж хувирсан ажээ. Сүүлдээ энд тэндгүй тэнсэн сум үлж авгай хүүхнүүд дэл сул тоглож явсан хүүхдээ гэртээ хорин хэд хоног дайны байдалтай байжээ. Яг энэ хүү хидалцааны үеэр донорвын халтар нохойг хуучин худгийн ойролцоо шогшиж явахт нь нэргүй хэмээх аригчин ир таарч Япон винтовоор хөлхөнд нь ганц буу даадал унагсан аж. Тэрбээр буудаж унагсныхаа дараа яаралгүй хэн очиж тонгой
Бууныхаа гол төмрөөр гэц рүү хатхан шалгаад цаана нь өөр нохоо явж байхыг хармагцаа. Нэгмсэн хоёр арьстай болчихъя гэж шийдэд тийшээ төгсөн байна. Ингээд худгийн араар тойрч нөгөө нохоотой жаал хөөцөлдөж гүйцэхгүй болонгууд буцаад иртэл саяхан улаан хөлхиар нь буудаж унагсан халтар нохоо алга болчихсон байжээ. Босоод явчих нь гэхэд даан ч идэгмээргүй. Тиймээс архичин нэргүй худгийн нөгөө талд нохоотой хөөцөлдөж явах хооронд олцгайсан бас нэг архичин хурч ирээд үүрээ зүгтаачлаа хэмээн амаа барин санааширсан юмсан чи. Харин энэ үед уртын булаг гэдэг газрын ойролцоо 3 дугуйтай мотоциклоор нохоо хөөн буудаж явсан гомбодоо гихчэр Донорвын халтар нохоотой бас таарч дал хавсран буудаж унагчээ. Тэгээд очиж үзээд улаан хөлхөөрөө давхар буудулсан шархтай байхыг нь харан их л гайхаж. Ганц сум хоёр газараар цоолно гэж байхгүй болохоор аргагүй юм. Гэхдээ гомбодоод түүнийг нягталж байх завч байсангүй. Өгсөн нохоог мотоцикл дээр шидчихэд өөр нохтын араас илтсэн байна. Олзомогтоо яваа тарвагчин шиг л хэдхэн мөчийн дараа мотоциклийнхаа хоёр талаар дүүр нохоо унжуулчихсан. Гэртээ давхин ирж захаас нь чирч буулгаад өвчөж ихэлсэн аж. Уушиг муутай хүмүүс нохооны мах худалдаж авч байна гэсэн сураг гарсан тул махыг нь үн хүргчих санаатай байж л дээ. Гэвч алсан нохоогоо тоолон өвчөж байх үедээ төрөөхөн дал хавсарч буудсан Донорвын халтар нохоо замдаа гээгдсэн юм уу? Алга болсон байхыг анзаарав. Довн дундуур ухаан мэдрэлгүй давхиж яваад гээжглээ гэж бодсон гэр алсан нохойнуудаа бүгдийг нь янзалчхаад эргэж замаараа давгсан боловч олсонгүй. Тэгтэл 2 хоногийн дараа сумын төвийн эмнэлгийн дэргэд равдан гихчэр нөгөө халтар нохойг бас л толгойд нь буудаж алсан бөгөөд энэ үед тэр хаваар тэнэж авсан гомбодоо түүнтэй хамт очиж үзээд дал хавсарсан хөлхиар нэвт гарсан 2 ч сумны хадчихсан шархтай байгааг харан их гайхсан байна. Гайхаад барахгүй. Наадах чинь буудуулаад амиурж босоод явчихдаг юм шиг байна шүү. Арсыг нь хурдан өвч. Ядаж босоод явсан ч гэсэн арсыг нь аваад үлд. Хэмээн ятгаж хэлсэн ажээ. Равд анч хурдан өвчих санаатай хутга бэлүүдэж суултал саяхан л үгсэн байсан халтар нохоо харсаар байтал зөв зүгээр өндөж ирснээ босч биеэ нэг сэгсэрмэгцээ давхиад явчихсан байна. Гайхаж алмарсан гомбодоо равдан хоёрт буудагсан хөөч гарсангүй. Харин энэ явдлаас хойш Донорвын халтар нохооны тухай цуу гадуур тархаж түүнийг энд тэнд олж харсан хүмүүс энэ нохоо буутахаар үхдэггүй гэсэн харъя. Хэмээн хэд хэдэн удаа буудаж унгаад амлан босоод явчихыг нүдээр үзэж итгэх болжээ. Гэвч тун удалгүй хөгшөд халтар нохойг буутгаавал мөнхий худаг олсон амтан байх нохойг хүний амтай гэдэг гэлцэн сүсгэлснээс хойш энд тэнд харагдахад нь сүү үргэж залбирдаг шүтээ маягийн амтан болж хувирсан ажээ. Яахав? Ганц нэг хүн өөхөхгүй байгааг бодоход мууяр шүглсэн байх гэлцэн сэжиглэж байсан гэдэг. Амтан хүний анхаарлыг янз бүрээр татаж байсан халтар нохой намар ойрхон гэнэт үзэгдэхэ болсон ч анхны цас орсны дараахан хээрийн чонтой нийлсэн явахыг нь нутгийн анчид нэг бус удаа олж харжээ. Гэвч өвөл өнгөрч хавар болсны дараа уулнаас буун ирж айлуудын гадуур хоол эргүүлэн явдаг болсон байна. Харин улаан шороо хуйсган хаврын тэр нэгэн өдөр жилийн жилд нарийн ногоо тарихаар тус нутагт ирдэг хятад ир халтар нохоог бариад авчихсан хүн зүүгээр нь оосрлон хөдөлж явахыг олон хүн харжээ. Өгдөггүй нохоо яаж яваад ч хятад баригдсан бүү мэд. Харин хятад ирийн гар хөлийн үзүүрт зарагдаж газар шорооны ажилд нь тусалдаг ядруу амьдралтай эрэм хоёр хятад эр нохоог барьсан ойгоо өгдөггүй нохоо бодийг хөдлөх гэж бөөн сүр болохыг харжээ. Тэр нохоог шонтой гинжлэн хүлж байгаад 2 удаа хөлхөнд нь буудсан боловч нохоо хэсэгхэн зур муужраад сэрэнгүүд өхөрт хүртэл томтгоор сүх авчихан нохойн гавлыг 2 хуваажээ. Гэвч нохоо үхээгүй л байсан аж. Энэ үед хятад эртээ олон жил гэмгүй нөхөрлөж яваа нутгийн нэгэн эр хурж ирээд юу болсныг харамгцаа. Наад нохооч нь үхнэ гэж байдаггүй. Шүтэн болсон амтан байгаа юм. Чи болохгүй амтан зовоож байна. Одоо бушуухан суллаа тавьж явуулах хэрэгтэй гэсэн боловч хятад эр улам шохорхон энийг задаалж үзэнаа. Аяго бодо уушиг зүрх нь урда газар өндөр үн хурч амаадах нохоо
Бажамаадах юм а гэж шулганаад шууд хон шиг өрлөн алж дотор эрхтнийг нь гарган авчээ. Тэр бээр нохойн 5 цул эрхтнийг авч ясыг нь шулаад сэвсээсэн шин ногоогоор хачирлан хуурга хийж идсэн байна. Гэтэл маргааш өглөөн нь донорвын халтар нохой нөгөө хэдтийн ногоо тарьсан газрын ойролцоо юу ч болоогүй юм шиг газар шинжлэн шогшиж явснаа. Даалангийнхэн чулуу руу хөлөө өргөн сарчхаад явчихыг хүмүүс хараад нүдэндээ итгэсэнгүй. Харин тэр мөчөөс хойш халтар нохой ахиж хэндэж харагдаагүй юм гэдгээ. Эйхүү нэгэн гайхалтай нохооны түүх өндөрлжээ. Нөгөө хятад тэр намар хот руу бутсан боловч хавар нь эргэж ирсэнгүй. Яасан хийснийг сонирхтол гэртээ очсон хойно галзуурч солиорон нохой шиг үлэн хуцаж боргосоор сэтгэл мэдрэлийн эмнэлэгт очоод үгсэн сураг гарсан гинэ. Муу одод төрсэн амтан гэж дэлгэр чулуун бүсгүй хадмуудтай ард үзэгддэг байваа. Хэлнийхэн дор бөгжний шигтгэж шиг том хар мэнг байдаг гэж хадам ээж нь түүнийг өөлнө. Түүний үзэж байгаагаар тэр мэнг бол мууёрын хэрүүлж хараалч үхэл үгээрэл дагуулахын шинж тэмдэг юм байх. Улс төрийн ийм байдлаас болж дэлгэр чулуун 2 жил гаруйтай төрхөмдөө буцаж очин байж байгаад эрсэн удаатай гинэ. Том банд нь дунд сургуулийн 3 дугаар ангид суралцаж нөхөр Баттик шин хөөгдүүдийнхээ ирээдүйг бодъё. Ээжийн ярьж хэлж байгаа зүйлийг битгий ошоож үз. Гэж удаадараа мессеж бичсээр байж салж сарнсан хоёр нэг гэрт оржээ. Энэ бол хэрэг явдлаас өмнө болсон зүйл юм. Хадам ихэн тиймч хахир ихэр хүн биш. Ямар удан зөрчихсөн юм. Дэлгэр чулууныг харахаараа. Энэ муу ёрын амтан хүүгэмийн толгойг залгин шүү. Харж л байгаарай. Гэнэ. Хаа хамаагүй зүйлд хардаж сэрдэнэ. Дэлгэр чулуу нэг удаа Баттик шиг машинаасаа гад хашаанаасаа гарч байхад юм угаасан усаа ил задгаа засаж таарсан байна. Үүнийг нь харсан хадам ихэн байтлаа чи хүүгийн минь хойноос хар ус засаж харааж өрөөж байна. Чамд догжуур залуулж хараал хийлгэн. Гэх зэргээр өчнөн юм болжээ. Дэлгэр чулуун дөрхөмдөө байж байгаад ирснээс хойш нөхрөө шахаж шавдуулсаар байж хадмынхаа том цагаан байшингийн зэндаанд хүрэхгүй ч гэсэн 3 өрөө улаан тоосхон байшин барьж нүүж оржээ. Уг нь дэлгэр чулуун туурах тусгаар болчихвол бүх юм сайхан болно гэж бодсон нь санснаар болсонгүй. Хадам ээж нь Баттикшийн хүүхдийг элдвэр уруу татна. Өөртөө улам тасгана. Харбагаасаа өвөө эмээ дээр өссөн хүүгийн буруу гэж юу байх вэ? Гэртээ хонхоосоо өвөөгийн дөөл байна. Өвөөгийнхөө гэрийг манах гэн. Өвөө эмээ ач зээнэрийн хооронд ийм байдал зөндөл байдаг шүү дээ. Гэсэн ч энэ айлын хувьд тэс өөрөө хадам ихэн бэрдэ. Чи ганц хүүдээ хөхөө хүртэл гүйцэд хөхүүлж үзээгүй шүү дээ. Ямар таал хүү чинь чиний зургийг хараад ямар нүдэнд хүйтэн хүн бэ гэж байх билээ гэн. Энэ мэтийн өрсөлдөөн тэмцэлдээ нэг нас бид хүрээгүй хүү яахан мэдэх билээ. Дэлгэр чулуун хүү нөхрөө миний л юм гэсэн байдлаар хандахыг хичээж эхлэв. Нөхрөө аавындаа орохыг хориглож үзв. Хүүгээ харамгны гэрт битгий хонож бай гэж ядгаж байсан ч удаатай. Иймэрхүү төгшүүртэй амьдралын дунд ямар ч баяр баясгалан байхгүй. Өнгөцгөн харсан хүнд сайхан л амьдарч байгаа хүмүүс байна гэмээр. Нэг удаа Баттикш найз нартайгаа нийлж дарваад шөнийн 1 цаг үргэжээ. Эхнэр нуцтаж. Эрж гэр орно хүлээж ав хэмээсэн шаардлага тавьснаар Баттикш шоудгаа болж харсан байна. Дэлгэр чулуун өвөөгөндөө унтаж байсан хүүгээ дуудаж гэртээ аваачжээ. Нөхрөө ирэхэд тэрээр өглөж яншсан ч үгүй. Миний хоёроо сайхан амарц гайл гэж ийм явдлын маргааш юу болсон байсан гэж сана. Өглөөний 10 цаг өнгөрчээ. Баттикшийнхэн босдоггүй. 12 цаг болоход хадам ихэн ээлжиртэл унтцгааж байгаа тэднийг сэрэх гээд хаалгыг нь таттал гэрээр нь дүүрэн угаар өнөртөж байна. Хөөхтүүд нь орондоо бүгдээрээ уг артаж нас баржээ. Хүн гэдэг амьдын хорвоодол нэгэндээ хатуу хүйтэн үг хэлж хахир ихэр араншин гаргаж явдагч амьд үгсэн хоёрын зааг дээр уулзахдаа амьд үлдсэн нь өөрийгөө зэмлэн буруутгаж гашууд нь дарчилдаг гисгээл шийдэглийг амсдаг гэж. Нэгэн гэр бүлийн 3 хүн нэг нөхөнд нэг хөшөөний дор оршуулгадж 3 өрөө улаан тоосгон байшин гонигт дурсамжийг сануулan үлдэв.
Хадам их сэтгэл санааны хямралаас болж хийм хардаг болжээ. Зүгээр сууж байгаад л талигаж бэрийнхээ нэрийг хэлж элдв үг дагвал. Нэг удаа цай ууж байгаад аяхтай цай руугаа үн сатгаад хийчихч. Тэгээд л учир зүггүй баярлаж дайснаа дарж дархан цолоо мандуулсан айтай байв. Түүнийг сүүл тухайн санаанд докторчхад асуусанд талигач хүү бэр ач гурав маань цайн дотор харагдсан. Хариуг миний ам руу орж би тэднийг зажлан идэх шахал. Ёо гэж байваа. Бас түүнийг бие засах гээд талигачдын байшингийн хажуугаар зурж явтал хаалга үүдийг нь дангантал түгжиж хүн амтан орхоо болсон тэр байшин дотор хүмүүс дуурч нэг нэгэндээ тунирхсан яриа сонсджээ. Сайтарч их тайван чагнахад хүүхдүүд нь гэртээ ирчихсэн. Эхнэр нөхөр хоёр хадамхийн өөрийнх нь ааш араншингаас залхаж байгаа талаар үг сөргөж байв. Бэр нь одоохон эндээс нь үе гэхэд нөхөр нь буюу Баттигш хүн амтан юу гэх юм бэлээ гэж цааргалж байгаа нь эмгэнд ойлгогдож байв. Энэ бүхнийг үнэн бодит байдал гэж ойлгосон хадам их хөөхтүүдтэйгээ уулзахаар сандчин ухас хийвэ. Түүнийг талигачдын гэрийн үүдэн толгойгоороо юм мөргөд унчихсан хэвдэж байсан гэдэг. Тэр хавийнхан голомтоороос үерсэн золгүй гэр бүлийнхний амьдарч байсан байшин шүндэл болоход гэрэл гээгээтэй болж хүмүүс ярилцдаг, маргадаг болохыг бүгдээрээ шахан мэдэх болжээ. Үүрээр байшинг үүрч яваа юм шиг хөдөлдөг. Хашааны хаалган дээр очиод байшин буцаж байрандаа очдог ч гэх яриа чих дэлсдэг гэж. Энэ бүхнийг яаж засах вэ гэж талигачдын ард үлдгэсэд ихэд шаналжээ. Тэгээд хаанхай хоцорсон байшинг нураж тодорхой хэсгийг талигачдын шарил дээр аваачин буухан барьснаар тэдний сүнс эргэх болсон гэдэг. Чихэна. Ренцэн 40 дөнгөж өндийсэн гэхэд 60 настай гэж зарим хүүхэнд духны үрчлэгээ тоолуулжээ. Эхнэр авах гэж нэлээд хэдэн жил зориулаад эцэст нь тэрбээр намайг насаар минь гойн явна гэд бурхан зурчихсан юм байна. Хэмээн өөрийнхөө хувь тавилан харах болжээ. Цэргийн баярын орой халамцуухан гандан уруудаж яваад ханийн тэнгэр дуудна гэсэн зурхаачийн өрөөнд давхиж ороод улиг болсон хизээ эхнэр авах бол гих асуултаа тавьжээ. Өнөөх бөөл ам нь ялгагдахгүй сахал самбаанда баригдсан хэдэнтэй зоос гүйлгэж үзээд заяаныхан чинь танаа гэрт чиний ширээн дээр байна гэж төсхий тэлхэлжээ. Яг ингэж хэлдэг зурхаач үзмэрч сонсоогүй тул нэлээд гайхсан Ренчин халааснасаа үрчилсэн 5,000 төгрөг сарвайвал нөгөөх нь би өнөөдөр өргөл барьц авдаггүй. Та хурдан явсугай гэжээ. Монголд ийм лам хувраг зурхаач үзмэрч байхгүй. Яасан хачин нөхөрвэ хэмээн мань нэр бодсоор гэртээ оров. Тэгтэл ширээн дээр нь зар мэдээ сонин дэлгээстэй хэвтэж байхан дэрэ. Эхний хідэн хуудсыг эргүүлэн харвал 40-с 45 настай, дээд боловсралтай, гол нь эмэгтэй хүнийг ойлгодог сайхан сэтгэлтэй залуутай танилцсан гэсэн зар нүдэнд нь тосов. Сонин руу уцтаж хувийн дугаарыг нь олж аваад хүүхэнтэй уулзах газараа тавуулжээ. Маргааш нь болцсон цагтаа очвол өөрөөс нь хэд ихч болов уу гэмээр гунгасан цагаан хүүхэн хизээ язааны таньдаг хүн аятай шүдэ ярзаалхан инээгээд Ренцэ чи чинь эмэгтэй хүнийг яасан удаан хүлээлгдэг харах уу вэ гэж хэлээд тас сугтан бааранд чирээд оруулчихв гэн. Зүс царайн цэмгэр бие галбирн зэгзгэр давгүй санагдсан ч нэг л завхай зан айл нь огт таалагдсангүй. Ингээд бааранд орж танилцсны дараа Ренцэн шүрэ чи вино захиалах уу гэвэл хүүхэн би өнгөтэй арх уудаггүй харин бүтэн шил экс авчих гэсэн байна. Архийг ёстой л цөлж өгдөг нэгэн ажээ. Шилтэй архийг 250 грамын шилэн аяганд дүүргээд би зөвлөлтөд техникумаас аваад дээд сургууль хүртэл 8 жил сурсан. Орос фокустэй. За, аз жаргалын төлөө гэд ганц амьцгаагаар хүндэрсэн байна. Ренцэн хамраа тас чимхэж байгаад танилцсан хүүхнээсээ
Дор уухгүй хичээсэн авч талыг нь хахаж цацсан чүү айл уу. Тэр хоёр яаж зочид буудалд очсноо ч мэдсэнгүй. Нэгсэрвэл манерийн толгой заацаараа хаг усрах шахан өвдөж бай. Шүрээ чармаа шалтан хэвдэж байснаа шууд өндөж ирээд шаартаж өгөхнэ Ренцэн. Гялс босоо дэлгүүрээс 2 шил арх аваад ир хурдлаарай. Хэмээн эрхлэн уруул дээр нь үнссэн байна. Ийм л арх садар хоёрт автсан хүүхэн танилцээ зард ханддгийн байна хэмээн толгоогоо шаахад хүрчээ. Дуу шуугийн хувцас өмссөн эр тэрчгээр гэртээ гарч бүтэн өдөр ажиллаа таслан амарсан түүхт. Хожмын нэг өдөр гандангийн 6 жирийн жижиг модон амбаарт дайрч ороод ёстой хуурай агсам тавьсан гэн. Сэрэлт кинонд гардаг шиг ханцууга шамлан чиний нөгөө хойд наснда 9 зүйлийн хонин гөрүүл болно гэсэн чинь хаана байна? Хэмээн 6 жирийг шээсийг нь тусалтал айлгаад гэртээ харжээ. Харин сарын дараа Facebook-ээс сүүги гэсэн нэртэй үл таних царайлаг бүсгүй найзын хүсэлт мань нэрлүү илгээсэн байна. Ингээд тэр хоёр чатын найзууд болсон байгаамаа. Өглөө босоод ийм мэдрэмж төрлөө, ийм хувцас авлаа. Миний сэтгэл санаа өнөөдөр гоё байна. Ийшээ тийшээ явлаа гэх мэтийг хэрэгтэй хэрэггүй үгс хоёр бие рүүгээ чатлсаар сүулдэ амраг хосууч шиг янаг үгс шидэлцдэг болов. Сүүгийн их тэр хүүхний би чамтай дотн танилцмаар байна. Чи элдв муу зуршилгүй биз гэсэн үгийг Ренцэн сонсоод жигтэйхэн баярлаж. Би ч гэсэн арх тамхи бас хэрэгэлдэггүй бүсгүйтэй үерхмээр байна. Гэсэн үг явуулснаар Facebook-ийн найзууд уулзахаар болчихлоо. Болцох санал тавьсан тэр нэгэн орой Ренцэн урдм ногт уулзаж байгаагүй хэрнээ өөхт үгийг нь сайн мэдэх бүсгүйтэй уучрахаар гэрээсээ яаран гарчээ. Бараг цаг шахам хүлээ. Гар утас руу залгавал очиж байна гинэ. Тэгж 22 цаг өнгөрч байхад хар цув өмссөн дунд зэргийн нуруутай цав цагаан царайтай хүүхэн гар барин танилцжээ. Уучлаарай. Манай гэрт ажил гарчхад та удаан хүлээв үү? Гэх намуухан дуу Ренцэнд их л таалагдсан байна. Харин бүсгүй час улаан уруулаа нээж инээх ах үед цэлдэн хөх шүднүүд яран харагджээ. Мойл нэрс идчихээр л шүд ингэж хөхөрч харагддаг. 5 сард юуныхан жимс байх билээ. За яхав дүүрсэн хэрэг. Сэтгэлэн цагаан бол шүд хөх байх нь хамаагүй гэж бодов. Гудамжинд харанхуй дээр нь бүсгүйн нүдний шилтэй байсан болохоор түүний царайг тийм сайн ажиглаж чадсангүй. Дуу нүрдийн адил намуухан зөөлөнхөрнэ үгээ нэгээр зөөж их удаан асуугач. Намайг Сүндэрмаа гэдэг. Одоо хаюулаа хайчих билээ. Тэнгист 21 цагийн кино үзэх үү? Гэж Ренцэн дөрүүчийн муухай түүхэд автахгүй тулд ресторан баарнаас жаахан зүгтаалган асуув. Кино горч яах вэ? Тэрний оронд манад очие гэлээ. Тэгээд тэр хоёр такси барих юм болов. Гэвч харанхуй байсан болоод ч тэрв эсвэл такси тэдэнд үйлчлэхийг хүссэнгүй. Тэд алхахаар шийдэн ойр зургийн юм ярилцсан явжээ. Тэгтэл Шарангийн акцент машин хурч ирээд зогсов. Хүүхэн баян хошуу хойгоороо явах уу? Гэвэл настай эргэнэт Сүндэрмаа тийш удаан ажиглан харснаа муухай ойрлон машина тултал хаазлаад зүгт очихва. Ренцэн солиот амтан бэ гэж бодоод хүүхний гараас хөтлөх гэвэл гар нь цэлдэн хүйтэн мөс шиг байв. Гарыг нь чангахан атгаж дулаацуулах гэвэл хүүхний гарын арьс нь хэсгээр гуужиж унах нь тэр. Алмаарч орхисон Ренцэн. Яана би юу хийчих вэ? Гэвэл Сүндэрмаа би таныг сугадъя гэд хүйтэн биеэр түүнийг налсан байна. Энэ зур түүнд нэг муу совин татаад явчихв. Бүсгүй. Та яа? Би танд таалагдахгүй байна уу? Гэхэд хоолой зангирч нүднийх нь аяганд нулимс сэлэлзээд ирэв. Ренцэн. Яалаа гэж дээ. Та их сайхан бүсгүй юм. Гэд зам даган алхав. Ярих минь олдохгүй хид имэйл тэнгэр лүү ширтснэ. Ингээд чи хэд настай вэ? Гэв. Хүүхэн би чамаас олон ихчээ.
Гэхдээ залуу харагдаж байгаа биз. Гэвэл манер юу нэгч байх билээ. Үсрээд 1-2 жил эсвэл хэдэн сар л биз. Хэмээн хилээд тавьчих. Энэ үед Сүндэрмаа хөгшүүдээ гарган инээснэ. Би хэдэн настай юм шиг байна гэжээ. Тэнгэрийн хаяа ширтэж явсан Ренцэн. Чи үсрээд л 38 юм уу? 39 настай байх. Гэвэл хүүхэн. Тийм дээ. Би 1962 онд 40 наснда хорвоог орхисон юм чинь. Гэж хоолойн тасалдан нүдэнд нь хорсол жигшил төрн шивнжээ. Энэ үед гой нэрийн сэтгэл яаж харанхуйлсан нь ойлгомжтой. Өнхөлцөг нь хаарах шахсан тэрбээр хүүхний сугдсан гарыг тавиулах гэвэл Сүндэрмаа тас зуран. Би үхэд чөтгөр шолон болсон ч бай. Хүнтэй танилцаж хайрлуулж болдоггүй юм уу? Хэмээн гомдолтой барьхирчээ. Хажуугаар өнгөрсөн 2 залуу та яагаад эмэгтэй хүнийг гомдоогоод байна? Гээ түүнийг замдаад авсан байна. Тэр үед хүүхэн зайлцгаа 92-ын хооронд элжиг бууж ороод гэж мэдхүү. Гэснээр Ренцэн замдан бүдүүн залуу ганц гараараа өргөөд замын хажуу руу чулуу шиг шидчихжээ. Нөгөө залуу муухай орлон хүүхэн рүү дайрахад Сүндэрмаа зөксөн гарыг нь ганц мушкад өмнөөс өхрүүлэн цуулгачих. Замын хажуу руу шидэгдсэн залуу босож ирээд яахаа мэдэхгүй харж зогссон. Гамба наадах ч нөгөө 500 алин хар цувтай ороолон байна штэ. Хэмээн хилээд хар хурдаараа зүгтаасан гэдэг. Энэ агшинд Ренцэнч гэсэн хүүхнээс хумги зүгтав. Хар цувтай хүүхэн би чамд хайртай. Чи намайг битгий орхиоч гэж цөрхрөн уйсаар хоцорчээ. Буудал шахамгүйгээд байшингийн орцонд амьцгаагаа дарж ядан хэсэг амарвал Сүндэрмаа гэгч босоо ороолн нисээ дэрвүү гимээр хажууд нэрчгсэн. Шолом гэхээрээ заавал эрхүн дурлаж болдоггүй хорвоо юм уу? Гээд өрөөсөн хөлийг нь уургалан тэврээд авчи. Ренцэн хамаг хүчээ шавхан хүүхнийг 2 метр орчим гойд нь шидээд орцноос гарч сугтав. Ашгүй нэг такси зогсож байсан тул тэрбээр шууд орж жолоочд. Хаашаа ч хамаагүй хар хурдаараа гэж бархиран хэлсэн ажээ. Мань залуу. Йоо. Бурхан минь гэж санаалдан машины толонд өөрийгөө харвал царайн цонхиж хөлсөнд бур зааж хачин аимшигтай харагдана. Гэртээ ирж хөргөчнөөсөө хугас шил арх хөндөрсөн Ренцэн гар утсаа ухаж фейсбુકийн найзуудаасаа сүүги гэсэн профайл хаягийг устгажээ. Уусан архиндаа сэтгэлэн тайвширсан тэрбэр. Ахичил фейсбુકээс элдвийн хүүхэндээ танилцхаа болиё. Бурхны заасан зам зурсан зургаар л явхаас. Хэмээн хинт чимбэ хандаж чанга хашгиран хэлээд аманда залбирч суусан гэдгээ.